Сайн уу? Коко медиа сог тавтаа морил. Өнөөдрийн сэдэв маань Dunning-Kruger-ийн нөлөө. Та өмнө нь хэн нэгэн би энэ юмыг маш сайн мэднэ гэж хэлж байхдаа яг үнэндээ буруу зүйл ярьж байгааг сонсч байсан уу? Эсвэл өөрөө ямар нэгэн зүйлд хит итгэлтэй байснаас үүлд нь би бараг юу ч мэддэггүй байжээ гэж ойлгож байсан уу? Энэ бол Dunning-Kruger-ийн нөлөө юм. Тэгвэл Dunning-Kruger гэж юу вэ? Энэ үзэгдэл нь яг ямар учиртай вэ гэдгийг бүгдээрээ дэлгэрэнгүй сонсцгоё. Энэ үзэгдлийг 1999 онд хоёр сэтгэл судлаач Дэвид Даннинг, Justin Kruger нар олж нээсэн байна. Өнөөдөр бид энэ сонирхолтой сэтгэл зүйн үзэгдлийн талаар энгийн жишээнээр тайлбарлацгаая. Dunning-Kruger эффект гэдэг нь хүмүүс ямар нэгэн зүйлд хангалттай мэдлэггүй байснаасаа болоод өөрийгөө хэтэрхий чадвартай гэж бодох үзэгдэл юм. Өөрөөр хэлбэл мэдлэггүй хүн мэдлэггүй гэдгээ ч мэддэггүй. Эсвэргээр жинхэнэ мэрэгчлэтнүүд өөрийгөө дутуу үнэлж би бүрэн мэдэхгүй шүү дээ гэдэг ингээ болгоомжилж ханддаг. Энэ нь итгэл ба мэдлэгийн хоорондын зөрүүгээс үүдэлтэй. Хэд хэдэн жишээ аваад үзье. Та анх жолооны курс сууж байхдаа машин барих чи амархан юм биш гэж бодож байсан уу? Тэгэл 3 хоногийн дараа бүр ингээл машинтайгаа гэрлүүгээ тавьчмаар санагдсан уу? Гэхдээ бодит амьдрал дээр гараад анхны зам дээрээ гараад анхны зөрчлөө хийх үедээ би юу ч чаддаггүй байсан юм байна штэ гэж ухаардаг. Миний бодлоор энэ хүн болгонд тохиолдож байсан баг. Дараагийн жишээ нь гэх юм бол одоо зарим нэг хүмүүс YouTube дээр ингээл 2-3 бичлэг үзэл өстө өндөгний дэглэм барих нь тур хамгийн зөв арга юм байна шүү гэж найз нартаа ингээл зөвлөд эхэлдэг тийм. Гэтэл ингээд эмч нар ингээд зөвлөхдөө үгүй хүн бүрийн бие өөр ингээд эмчилгээ, хооллолт, хувь хүний онцлогоос хамаарат ингээд турах гэдэг бол асар том процесс гэж хэлдэг. Тэгэхээр мэдих тусам эргэлзээтэй ингээд болгоомжтой болж эхэлдэг. Дараагийн нэгэн жишээ гэх юм бол хэл сурах дээр. Одоо 1-2-7 хоног Duolingo гэдэг аппликейшн дээр ингээл испани хэл сураал эхэлжээл өстө би баг испанаар ярьж чадах юм байна гэж боддог. Гэтэл ингээд жинхнээсээ ингээд native хүн яриад эхлэх үед хүшин чи юу яриад байна гэд бүр ингээд гайхдаг шин. Тэгэхээр ингээд тэр үед ингээд өөрийгөө амар мундаг болчлоо гэж төсөөлөх үед яг үндэ бид нар ингээд дөнгөж эхэлж байдаг. Харин мэрэгжлийн орчуулагч нар болохоор 5 жил, 10 жил сурсан ч гэсэн заримдаа ингээд буруу орчуулчих гад байх үе гэж айдаг гэж хэлдэг. Энэ үзэгдлийг ингээд графикаар харах юм бол Dunning-Kruger-ийн мөрийг харах юм бол эхэндээ ингээд итгэл үнэмшил өндөр байдаг ч гэсэн мэдлэг өсөхийн хэрээр итгэл маань ингээд дагаж буурдаг байна. Дараа нь аажмар мэдлэгтэй болохын хэрээр итгэл ингээд дахин өсдөг. Энэ эффект маань биднийг ингээд болгоомжгүй байхад хүргэж болно гэж үздэг. Бид мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх чадвартай байж суралцах замаа нэх хэрэгтэй. Итгэл үнэмшлээ биш баримт нотлохыг дагах нь ухаалаг сонголт байт юм байна. Хэрвээ энэ үзэгдэл танд тохиолдож байсан бол комент хэсэгт бидэнтэй хуваалцаарай. Хэрвээ танд энэ видео таалагдсан бол лайк дарж суугаа subscribe хийгээрэй. Дараагийн видеон дээр imposter syndrome буюу өөрийгөө мундаг гэдгийг хүлээн зөвшөөрч чаддаггүй үзэгдлийн талаар ярилцгаая. Баярлалаа. Түр баяртай.